Улсын их хурлын гишүүн учрал хууль зүйн байнгын хараатай хамтран өнөөдөр оюуны өмчийн эдийн засагт оруулах хувь нэмэр, оюуны өмчийн үнэлгээ, хууль эрхцэн орчны өнөөгийн байдал шийдвэрлэх асуудлууд сэдвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт боловсрал соёл шинжилгээ ухаан спортын яам, хууль зүйн дотоод хэргийн яам, оюуны өмч улсын бүртгэлийн ерхий газар, Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо, Монголын мэрэгсэн үнэлгээчдийн холбоо, шинжлэх ухааны хүрээлэнгүүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа. Хүндээ суурилсан, хүнийхээ оюун санаан дээр суурилсан хөгжлийг бий болгох ажил бол ирээдүйн 20-30 жилийн цаашдын олон жилийн бол эхлэл байх ёстой. Тийм учраас цаг хугацаанаас бас бид төрүүлж харж оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, оюун санаагаар хөгжих бололцоог бол бий болгох, ийм хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Цаашдаа эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийг солонгоруулах гол бодлого, эдийн засгийнхаа багтаамжийг тэлэх бодлого бол энэ оюун санаагаар хөгжих, хүндээ суурилсан хөгжлийг бий болгох асуудал юм байна гэдгийг бид өнөөдөр бас ярих цаг бол иржээ гэдэг үүднээсээ оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах хуулийн төслийг нийгэм даяар бас ярилцж хэлэлцэх ёстой байна гэж үзэж санаачилж байгаа. Хэлэлцүүлэгт улсын их хурлын гишүүн учрал оюуны өмч улсын бүртгэлийн ерхий газрын зохиогчийн эрхийн газрын дарга мигмард орж мэрэгсэн үнэлгээчдийн холбооны гишүүн мэрэгсэн үнэлгээчин Болорно, шинжлэх ухаан технологийн сангийн захирал инх жаргал нар илтгэл тавьж оюуны өмчийн өнөөгийн байдал олон улсын чиг хандлага тулгамдж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хэлээ. Энэ үеэр улсын их хурлын гишүүн тэр биш тавг оюун дайрнаар оюуны өмчийн эдийн засагт оруулах хувь нэмрийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Улсын их хурлын гишүүн тэр биш тавг холбооны бүгд найрамдах Герман улс төсвийнхөө 3%, Австри, Унгар улс 3.5%-ийг шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд зарцуулдаг. Бид шинжлэх ухааны салбарт гаргаж буй зардлыг нэмэхгүйгээр инновацийг хөгжүүлэхэд бэрх юм. Инновацийг бүтээл болгох, олон улсын түвшинд хүргэх, үйлдвэр аж ахуй нэгжүүд бүтээлийг үнэлэх, үүнээсээ ашиг хүртэх нь чухал гэлээ. Ялангуяа энэ шинжлэх ухаанд энэ мэдлэг суурилсан эдийн засагт мэдлэг суурилсан бүтээгдэхүүнд ямар нэгэн хэмжээгээр зайлшгүй тодорхой хэмжээний зардлыг төрөөс гаргахгүй болвол үнэхээр энэ шинжлэх ухаан нь энэ судалгааны институтууд нь буцаад нөгөө аж ахуйнуудаас их холдсон байгаад байна. Энэ орон зайг бид нар ойртуулах ажлыг үндсэндээ энэ хуулийн манд зорилт болж байна гэдгийг ойлгож байна. Энэ хуулийг одоо бас яаралтай гаргаж ээж тэрүүнийг илүү их амьдралтай ойрхон болгох тал дээр бол одоо бид нар бас ингэж хамтарч ажилланаа. Хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилсэн. Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг оюуны өмчийг эдийн засагт оруулах тухай хуулийн төсөлд тусгах юм.